Сайн уу? За мөн өнөөдөр хэрхэн яаж үр дүнтэйгээр жингээ хасаад буцаж тархахгүй байх аргуудыг зааж өгөх гэж байна. Энэ аргууд маш үр дүнтэй учраас та нар маань сайн сонсож бас өөртөө хэрэгжүүлээрэй гэж би хүсэж байна. За ингээд бичлэгээ эхлүүлье. Жингээ хасах нэгт арга нь болохоор муу хөсөө гадагшлуулах. За муу улсыг гадагшлуулах маш олон үр дүнтэй аргууд байдаг. За нэгтгэх нь болохоор гэрээ цэвэрлэх. Гэрээ цэвэрлэхдээ тоосоос оруулаад бүх өрөөнийхөө шалыг угаангууд ялангуяа миний хувьд болохоор яг энэ толгойн хэсгээс маш их тийм хөс гадагшилж гарч идэг. За дараагийн арга нь болохоор халуун саунд орж болно. Халуун саунд орохоор хөс их гардаг. За бүр халуун саунд орох боломжгүй махэд гэртээ байхдаа халуун байнтай усанд 15-аас 20 минут орох их үр дүнтэй байдаг. За нэг удаагийн оролтоор 300-аас 600 калори шатаадаг учраас энэ болохоор жингээ хасахад маш их тохиромжтой арга байдаг байгаа. Хоёр дахь арга нь болохоор сайн алхах хэрэгтэй. За охид зүсгчүүд надаас бүр маш их асуудаг л да. Өмнө нь болохоор би яг хөл хэсгээрээ бүр нилээн хавантай, тэгээ нилээн бандгар байсан учраас охид зүсгчүүд та яаж ингэж гоё нарийнхан турхаа шил бисгэр юм гоё нарийнхан хөлтэй болсон юм бэ гэж их асуудаг. Миний хувьд болохоор би маш сайн алхдаг. Аль болох хүмүүс юу гэдэг ингээд залхуураад ингээл такси даадч гэдэг юм уу эсвэл автобусаар яваад байдаг шүү дээ. Ойрхон газар бол болж л өгвөл сайн алхах хэрэгтэй. Сайн алхахснаар яадаг вэ гэхээр яг нөх хөлний булчин маш сайн одоо тэр сул өөхнүүд нь одоо гоё ингээд чангарч өгдөг учраас сайн алхах хэрэгтэй. Хэрэг яа гэдэг хөлийн хэсгээрээ маш их тийм хавантай бандгар одоо юу гэдэг гутал мутал өмсөхөөр баттдгүй бол цай уугаад бас хавангаа хөөч болдог тийм арга бас байдаг. Тэгэхээр та нар аль болох сайн алхах хэрэгтэй. За дараагийн хамгийн чухал арга байгаа. Энэ юу гэхээр сэтгэл санаа. Сэтгэл санаан дээр анхаарах хэрэгтэй. За бид нар мэдээж ингээд тархлаад ирэхээр давхар ерөө унжин, хувцас таархан болно. За байгаагаас илүү хөгшин харагдана, овортой харагдана те. Гидс харин унжиж эхэлнэ. Тэгэл ялангуяа өмд таархаа болно. Ерөнхийдөө ингээд тархлаад ирэхээр хүн ингээд юу гэдэг өөртөө итгэлгүй болдог. Тэгэхээр аль болох бид нар яаж энэ одоо юу гэдэг энэ асуудлаас гарч чадах вэ гэхээр аль болох одоо бодож байгаа бодлоо илүү эрэг болох хэрэгтэй, өөдрөг болох хэрэгтэй, аль болох аз жаргалтай байх хэрэгтэй. Одоо шинэ юу гэдэг бусад хүмүүс яагаад ийм охид бүсгүүчүүд ийм гоё ингээд туранхаа хэрнээ би яагаад ийм тарган юм бэ? Би яагаад ийм бүдүү юм бэ? Би яагаад ийм царай муутай юм бэ? Гэл өөрийгөө л улан доош нь хийх юм бол улан нь л тархлаад байна. Ямар ч үр дүн байхгүй. Тэгэхээр аль болох би туранхай байна, би гоё байна, би өдрөөс өдөрт гоё болж байна, би туранхай байна, би ямар хөөрх юм бэ ч гэдэг юм ингээд өөрийгөө л аль болох аз жаргалтай болгох бодлыг өдөр тутамдаа сайн бодож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бид нар гэдэг ингээд жингээ хасах гэж маш олон аргуудыг хэрэглээл үр дүнгээ үзүүлэхгүй одоо жин дээр зогсоол яг жинний хിവэрээ эсвэл улам тархалсан тохиол за би ч турахгүй байна дөө. За худлаа юм байна доо. За эсвэл би маргаашнаас турамж гэдэг юм ингээд цаг хугацааг бид нар илүү хойшлуулад байдаг. Тэгэхгүйгээр аль болох би яг өнөөдрөөс яг энэ цаг мөчөөс турж эхэлнэ. Энэ цаг мөчөөс би гоё, сайхан болно. Би бол үнэхээр аз жаргалтай байна гэдэг үгнээс өөрийнхөө энэ бодлыг би одоо юу гэдэг нь илүү л эрэг болгох хэрэгтэй л гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр та нар маань өөртөө урам зоригийг өгөөрэй. Ерөөсөө шантарч болохгүй, бууж өгч болохгүй, сайн тууштай байх хэрэгтэй. Тууштай байх юм бол бид нар турч чаднаа. Тэгэхээр сэтгэл санаагаа илүү гоё сайхан болгоорой гэж хэлэх гээд байна. За дараагийн арга нь болохоор бохирдлоо гадагшлуулах. За эрүүл хүн бол өдөрт 2-3 удаа заавал өтгөнөө гадагшлуулж авах хэрэгтэй. За өтгөнөө гадагшлуулна гэхээр бид нар өдөр тутамдаа хоол хүнс идж байгаа. Тэр эзэн хоол хүнсээ заавал тэр өдөр гадагшлуулах хэрэгтэй. Гэтэл бид нар хинэггүйтэй л миний өтгөн 2 хоногт 2-оос 3 хоногт нэг удаа гардгийг ч гэдэг юм уу. Зарим бүр 7 хоног өтгөнөө гаргаж чаддгүй ч хүмүүс байдаг. Клизм тавиал эсвэл заавал одоо чавганы өтгөрүүлсэн шүүс сууж л өтгөн гаргадаг ч гэдэг юм уу. Тийм асуудалтай хүмүүс бас байдаг л та. Тэгэхээр та жингээ хасахыг хүсэж байвал эхлээд бохирдлоос сайн гадагшлуул. Өтгөн хаталтын асуудалтай бол өтгөн хаталтын асуудлаа сайн шийдэх хэрэгтэй. Тэгээ миний хувьд болохоор би өмнө бол нэлээд өтгөн хатдаг байсан. Бүр сүүлдээ ингээ өтгөнөө гаргаж чадахгүй болохоор бүр цус гардаг байсан. Яг л үнийг хэлээд энэ ч одоо бодит амьдрал учраас
одоо нууг л ярьж штэ. Тэг бүр тийм бүр амар асуудалтай байсан. Тэгээд тухайд би нэг юм ягаан өнгийн юм клизм тавьж өтгөнөө гаргадаг байсан. За өтгөрүүлсэн чавны шүүсийг бүр их уудаг байсан. Тэг сүүлдээ энэ бүр хүндэрсэн учраас бүр яах их аргаа мэдэхгүй байсан. За тэгээс өтгөн хаталтыг шийдэх бас олон аргууд байдаг л та. За нэгдүгээрт болохоор ходоодны гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулах одоо хүнсийг их сайн хэрэглэх хэрэгтэй өдөр тутамдаа. За нэгдүгээрт болохоор гурвалжин будаа байна, ногоон айлан байна. За ногоон цай байж болно. За дараагийнх нь болохоор ус сайн уух хэрэгтэй. Тэгээд сарна хаанд гэдээ бас бүтээгдэхүүн байдаг. Тэр бүтээгдэхүүн нь болохоор яг 3 сар хэрэгэлсэн тохиолдолд бол дахиж хизээж өтгөн хатдаггүй нэг тийм бүр ичтэй нэг зөгийн башиг гоё амттай нэг сарна хаанд гэдэг бүтээгдэхүүн байдаг. За тэрийг бол яг миний Instagram хаяг руу ороод мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр эцсийн дүнийг юу хэлэх гээд байгаа гэхээр эцсийн уусаа хоол үсэл сайн гадагшлуулж авах хэрэгтэй шүү. Бохирлыг бид нар тээж явж болохгүй. Тэхэл юм бол одоо жин хасах гэж одоо баг мөрөөдөөд ч хэрэггүй гэсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр чухал арга шүү. За дараа нь болохоор электрон жин гэртээ авч тавиарай. Одоо яг ингэдэг жин биш. Электрон яг одоо юу гэдэг 65.3 ч гэдэг юм. Яг тоочны жин заадаг тийм электрон жин авчвал их гэртээ байлгуул их зүгээр байдгийн. Тэгээд жингээ үзэхдээ яг өглөө босоод үзвэл илүү тохиромжтой. Тэгвэл орой үзэхээр нөгөө хүн чинь өдөржингөө бас айгүй хоол хүнс идсэн учраас яг нөгөө яг тоочны жин одоо гарах айгүй худлаа байдаг учраас өглөө босоод жингээ үзвэл зүгээр байдгийн. Тэгээд хүмүүс чинь ингэдэж штэ. За би яг маргаашнаас турнаа гэж яг ингээд бүх зүйлийг ингээд хойшлуулад байдаг те. Гэтэл үр дүнтэйгээр жингээ хасахын тулд яг өөрийгөө бүр яг одоо сайн хянах хэрэгтэй. Хянахын тулд дэвтэрэн дээр за бүр боломжгүй бол утсан дээрээ нөөц гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Ингээд тэмдэглэл хөтлөөд тэмдэглэл дээр болохоор он саруудаа бичээд тэр үдсэн он сарынхаа яг ард талд нь яг тэр өдрийнхөө жингийг бичих хэрэгтэй. За жингээ яаж бичих вэ гэхээр тэгж нуршиж бол бичих хэрэггүй. Одоо юу гэдэг 2020 оны 1 сарын тэдэн мэдэн гэж бичих шаардлагагүй. Угаасаа тэр чинь ингээд дээр нь он байгаа учраас зүгээр л 1 сарын 26, эсвэл 1 сарын 27, 1 сарын 29 ч гэдэг юм ингээд бичих хэрэгтэй. Одоо шинэ 001 цэг 30. Тэгээд ард нь жоохон зай авч агаад өөрийнхөө одоо байхаа жингээ бичих хэрэгтэй. Тэгээ жингийг бичихтэй одоо юу гэдэг өдөр болгон жингээ бичээл байвал бас хүн жоохон стресст гэдэг. Яг бол яана би өнөөдөр жингээ хасч чадаагүй юм биш үү гээл гэх гээд учраас хэрвээ та одоо юу гэдэг 1 сарын 26 жингээ үтсэн бол 27, 28-нд жингээ үзэхгүйгээр 29 жингээ үзээрэй. Тэгээ 2 хоног алхасаад жингээ үзвэл илүү тохиромжтой байдаг. За ингээд жингээ тэмдэглээд явах ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр одоо шинэ юу гэдэг 1 сард та 65 кг байж агаад яг ингээд тэмдэглэж явж агаад 2 сард одоо 1 сарын дараа те жингээ ингээд буцаагаад харна штэ. За би тэдэн сарын тэдэнд ийм байсан юм байна гэд тэнгүүд 1 сарын дараа та тодорхой хэмжээнд мэдээ жин хассан байгаа. Жин хаснаа хүн өөрөө яг бодит үр дүнгээ яг тэмдэглэсэн тэмдэглэгээнээс олоод харангууд өө би ямар гоё юм бэ? Би чинь 1 сард тэдэн килограмм байсан юм биш үү гэж хардаг. Тэгэхээр хүн өөртөө маш их тийм урам зоригийг авдаг учраас ер нь жингээ ингээд тэмдэглээд аваа явуучвал их зүгээр гэдгийг. За миний хувьд болохоор би 2019 онд яг 3 сараас эхэлж би яг жингээ тэмдэглэж гисэн. Тухайн үед бол би 66 кг байсан. 66 кг. Тэгэхэд чинь би төрөөд хөхөл 4 сартай байсан. Гэхэд чинь 66 кг байж агаад за бараг 69 байсан юм уу да. Тэнгүүтээ яг 100-ы тэгээ ингээд жингээ тэмдэглэж агаад яг 100 жингээ харсан чинь би багаар хассан байсан. За ингээд тэмдэглээ явж агаад одоо болохоор би 52 кг. 52 кг учраас жилийн өмнө би тэр 66 хил байсан юм биш үү гэдгээ харахаар хүн өөртөө айгүй урам зориг авдаг юм билээ л те. Хүүш би ч одоо ийм байсан юм уу да гэд. Тэгэхээр ингээд жингээ тэмдэглээд явчвал охид сүсгчүүдэд ер нь их айгүй үр дүнтэй арга учраас жингээ та сайн тэмдэглэж яваарай. За дараа нь болохоор та яг одоо илүүдэл жингээ нэг утсан дээр тэмдэглэж авна гэсэн штэ. Жингээ тэмдэглэж авсан бол
мөн давхар өөрийнхөө одоо байгаа зургийг сайн дарж аваарай. Яагаад тэгэхээр нөгөө хүн тархалаад ирэхээр зураг даруулах айгуу тийм урамгүй болчдөг л тоо. Ингээл зураг даруулахаар өө би ямар бандгар юм бэ? Өө би айгуу муухай гарч цаа наад зураг устгах гэд яг иймэрхүү одоо проблемд айгуу их тулгардаг учраас ерөөсөө тэргэж өөрийнхөө илүүдэлж ингэсээ ерөөсөө ичил санаа зовох юм байхгүй. Та өөрийнхөө зургийг аль болох сайн зураг дарах одоо сайн утсан дээрээ сайн одоо баримтжуулж авах хэрэгтэй. Тэгээд ингээд бүтэн биеэрээ зураг сайн дараад за ингээд яг ингээд селфи сайн хийх хэрэгтэй. Тэр нь яаж яахээр бас л яг нөгөө нөөц дээр тэмдэглэж авдагтай яг адилхан та өөрийнхөө яг ингээд зургийг хараад дараа нь хэсэг хугацааны дараа өөрийнхөө нөгөө тэр өмнөх тэр жингийн асуудлаа яг тэр бодит зургаар харахаар хүүшээ би чи айгу бандгар байсан юм шүү дээ. Хүүшээ би чи ингээд давхар өрөвтэй байсан юм биш үү? Хүүе эвэнд би чи хөлөөрөө яасан бандгар байсан юм бэ ч гэдэг юм уу. Яг энэ тийм бодит өөрчлөлтийг хүн өөрөө айгу одоо харьцуулж хардаг учраас энэ бас их үр дүнтэй арга байдаг байгаа шүү. За хамгийн сүүлийн арга. За энэ сүүлийн арга нь юу вэ гэхээр турах гэж битгий яараарай. Хүмүүс турах гэж хурдхан л гоё олъё, хурдхан л гоё турмаар байна гэж хүсээд байдаг. Мэдээж хүн хурдан гоё болохыг хүсэлгүй л яах вэ? Гэхдээ энэ бол нэг талаараа бас айгүй эрсдэлтэй. Та хурдан турхал юм бол яг тэр чинээгээрээ буцаад хурдан тарлахтаа маш амархан байдаг. Аль болох багаар ингээд яг удаан хугацаанд тууштай ингээд турах юм бол буцаад тарлахтаа за ер нь буцаж тархлахгүй гэсэн. Тэгэхээр турах гэж бити яараарай. Хүмүүс тэгдэлтэй 7 хоногт би хэдэн килограмм асмаар байна. За мөнөө энэ чиний аргуудыг хэрэглээд би 1 сарын дотор хэдэн килограмм асч чадах уу гэд надаас тэгж асуугаад байдаг. Ерөөсөө бити тийгээрээ аль болох яар хэрэггүй. Багаар та яг ингэж ингээ асч чадах юм бол дараа нь та хүссэн юмаа идээд буцаж тархлахгүй. Тэгэхээр яг ингээд яг өөрийнхөө хүссэн жин дээр очиж чадхал юм бол буцаад тэр жин дээрээ удаан хугацаанд тогтож чадна. Буцаад тархалж чадахгүй гэсэн. Тархлахгүй гэсэн. Тэгэхээр би дахин хэлье. Яах хэрэггүй. За тэгээд ерөнхийдөө миний өнөөдрийн зөвлөгөө ингээд дуусч байна. Би дараагийн 2 дахь бичлэгээ оруулна. Яг энэ турах талаар. Өнөөдөр та нар анзаарсан бол яг би одоо үгүй илүү практик, илүү амьдралтай зүйлсүүдийг ярьж байгаа. Дараагийн бичлэгээр болохоор би хоол хүнсэн дээр яаж анхаарах вэ? Одоо ямар хоол хүнс идвэл бас илүү жин хасахад нөлөөлөх талаар илүү зөвлөгөөх болно. За ингээд өнөөдрийн бичлэгийн маань үзсэн бүх охин сүсгүүчүүдээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээ та нар маань хичээсэн цагт бол та заавал амжилтанд хүрэх болно. Миний энэ бүх аргууд бүгд маш үр дүнтэй шүү. Бүгдийг заавал хэрэгжүүлээрэй. Зүгээр сонсоод өнгөрөх биш. Заавал хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. За ингээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол та комент хэсэг дээр өөрийнхөө сэтгэлдлийг бичиж үлдээгээрэй. Та нарын үлдээсэн тэр комментууд надад маш их тийм урам зориг өгдөг байгаа шүү. Дараагийн бичлэг хийхэд одоо урам зориг би маш их авдаг байгаа. Тэгээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ та subscribe хийж амжааг бол заавал subscribe хийгээрэй. За ингээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгээр би хоол хүнсний талаар илүү зөвлөгөөх болно. Мэдээж хоол хүнсээр жин хасах. Одоо жин хасахад мэдээж хоол хүнс маш их чухал учраас өдөр тутамдаа би эмэгтэй хүн ямар хоол хүнс хэрэглүүл турах одоо жингээ хасах талаар би зөвлөгөөх болно. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.